Энэ газар ихтэй хүмүүс ухаалдаж унаад ой савнж алддаг гэхээр ямар эвгүй газар вэ те. Радио долгион GPS луучин хүртэл ороод ажиллахгүй байдаг гэхээр нэрэл тэнгэрийн арал байна шүү. Гэтэ бас сонирхолтой те нэрээ параллел ертөнцийн рүү урсдаг бол яах вэ? Гэтэ дэлхийн нэг үнцгтэр ийм хацралтай үзэл үздэг гэхээр бүр очиж үзмээр санагдчихлаа. Энэ хотынхан байтугай эрдэмтэд хүртэл тайлбарч чадахгүй нэхэр энэ дуу чимээ юу гэж болох вэ? Бид байгалийн 7 гайхамшиг бүгдээрээ мэддэг. Гранд Каньон, Виктория хүрхрээ зэрэг үнэхээр сүрдэм, хэнийгч бишрүүлэх газар. Гэтэ зөвхөн том байх нь хүн болгоныг гайхшруулахад хангалттай байдаггүй. Бараг л өөр гаригийн мэд мэдрэмж төрүүлэх газрууд маш олон байдаг. Шинжлэх ухаан тэдгээрээ тайлбарлах гэж хичээсэн боловч зарим газрууд өнөө хүртэл тайлбарлах хариултгүй хэвээр. За, hi guys, дараагийн бичлэгэндээ тавтан морил. За, энэ удаагийн дугаард би та бүхэнд юу бэлдэж хүргэх гэж байгаа вэ гэхээр та санаж байгаа бол би өмнө физикийн хууль үйлчлэхгүй хачиртай газруудын талаар ярьж байсан. Харин энэ удаа би та бүхэнд яг түүнтэй төстэй бүр үнэхээр энэ дэлхий дээр байх боломжтой мүү гэмээр маш хачиртай газруудын талаар хамтаа ярилцах болно. За шинжлэх ухаанч хүртэл үүнийг тайлбарлахад хэцүү байгаа гэж та боддоо. Тэр тайлбарлахад хэцүү онцгой газрууд нь яг ямар газар вэ гэдэг яг хамтаа мэдэж авах болно. За тэгээ энэ дугаар миний үнэхээр өмнө оруулжсэн контентуудаас нэлээд бас сонирхолтой төрөлдөө орох болов гэдэг бол итгэл бол төрж байна. Та бичлэг хийсэн мөн лайк дараагүй лайк дараа subscribe дараагүй subscribe дарж зэмчээ битгий мартаарай. Би дутхгүй 100 мянга болох гэж байна. За тэгэхээр сүүлээсээ 10 дахь баримт. Тэнгэр биш харин далайн мандал дээр оддын гэрэл амьждаг гэж та төсөөлтөө. Мальдивийн Ваду арал дээр орших Sea of Stars буюу оддын далай бол яг тийм гайхамшигтай газар юм байна. Нар жаргасны дараа энэ арлын эргийн усанд тэнгэрийн од шиг наривчих хөх гэрлүүд гинэт гарч ирд юм байна. Далайн долгион бүр тэрбум од тэнгэрээс буусан мэт гэрэлтэн хөвд юм байна. Гэтэ энэ болохоор ичэд биш харин биолуминесценс хэмээх байгалийн үзэгдэл юм байна. Усан дотор амьдардаг бичил организм болох фитопланктонууд болохоор хөдөлгөөнд орсон үедээ цэнхэр туяа ялгаруулдаг юм байна. Долгион мөргөх, хүн алхах, завь хөвөх үед тэд гэрэлтэн эрэг бүхэлдээ гялалзаж эхэлдэг юм байна. Энэ үзэгдэл нь болохоор Ваду арлыг шүн бүр зүүд мэт уран сайхан ер бусын орон болгож хувиргат юм байна. Хүмүүсийн хувьд болохоор энэ амьдралаа нэг л удаа очиж үзэх боломжтой бодит мөрөөдлийн үлгэр шиг мэдрэмж төрүүлдэг цор ганц газар гэж хэлдэг юм байна. Яа ихтэй нээл амир үлгэрийн газар шиг те. Сая тэрбум далаа дотроос гарч ирж байгаа өстой. Бас аим гоё мэдрэмж төрүүлж чинь те. За тэгэхээр 14 дахь баримт. Өндөр уул руу авирсны дараа бидэртний гайхалтай мэдрэмж төрөхгүй байж болгосон те. Рорейма гэдэг уул нь болохоор үүний эсрэг үт юм байна. Энэ уул нь болохоор Манасевел Барзил Геонагийн хилийн уулзарт бол оршдог. Геологийн хувьд болохоор дэлхийн хамгийн нууцлаг гайхамшигтай уулсын нэг гэж тооцогдсон юм байна. Рорейма гэдэг уул нь болохоор Пакаряма гэдэг уулсын нуруунд багцтай бөгөөд 3 уулсын хил нэг дор тогтолцсон цэг юм байна. Уулын хамгийн онцгой хэсэг нь болохоор тэгш оройтой асар уудам хавтгай орой байт юм байна. Яг л тэнгэрт хөвж байгаа арал мэт бол хүмүүс ол сэтгэл үлдээсэн байт юм байна. Энэ тэгш орой нь болохоор 31 квадрат километр талбайтай, далайн түвшнээс 2800 метрийн өндөр, орой хэсэг бүхэлдээ 90 градусын эгц хад хан хүрээлэгдсэн байсан бөгөөд ингэснээр энэ газар нь болохоор дэлхий дээрх бусад газраас бүрэн тусгаарлагдсан орчин бий болсон юм байна. Энтхийн ургамал амьтдын зарим нь болохоор зөвхөн энэ ууланд л байдаг уник экосистемээс бүрэлдсэн юм байна. Хавтгай орой дээр нь болохоор болор мэт тунгалаг, усан цөөрөм, этгээд хэлбэртэй чулуулаг, өвөрмөц ургамлууд бол байдаг юм байна. Бүр зарим нь дэлхий дээр бүр хаанч байдгүй зүйлсүүд хүртэл багцдаг юм байна. Эрдэмтэд Рореймагийн болохоор мянган жилийн турш тусгаарлагдсан амьд үлдсэн дэлхий дээрх эртний хэсэг гэж бол нэр өгсөн байна. Харин аялагчтай болохоор энэ газар тэнгэрийн аял руу аялсан мэт мэдрэмжийг төрүүлсэн байт юм байна. Дэлхий дээр байхгүй зүйлүүд энэ газар байдаг гэхээр бас амар цодын те. Нэрэл тэнгэрийн арал байна шүү. За манайхаар бол юмхээр кинонд гардаг бодит тэнгэрийн арал бол энэ л арал юм шүү те. За тэгэхээр 14 дахь баримт. Перу улсын Андын нуруунд орших энэ уулыг Rainbow Mountain буюу Солонгот уул гэж бол нэрлэдэг юм байна. Энэ дэлхий дээрх хамгийн өнгөлөг уулсын нэг бөгөөд уулын ингэр дагуу улаан шар, ногоон, хүрэн, хөх зэрэг солонгорсон зурвсууд үзэгддэг юм байна. Эдгээр өнгөн зүгээр нэг бодог биш, олон сая жилийн турш хоримтлагдсан эрдэс бодис ашиг давхаргын нөлөөгөөр үүссэн байгалийн гайхамшиг юм байна. Газар хөдлөлт, элэгдэл, салхи бороо зэрэг байгалийн хүчний нөлөөгөөр энэ өнгөн үеуд бол ил гарч ирсэн. Өнөөдөр Солонгот уул нь зуулчдын мөрөөдлийн газрын нэг болсон бөгөөд мөн инкачуудын хувьд ариун уул гэж үздэг юм байна. Зарим инка домогт энэ уулыг тэнгэрийн бэлэг хэмээн нэрлэдэг бөгөөд үнэхээр тэр уул дээр зогсоход байгаль өөрөө бодогтой зураас мэт хоцолсон гайхамшиг зураг уурсан мэт харагддаг юм байна. Гэтэ нэр аим гоё харагдчихэв те. Тэгэхээр бараг энэ уулан дээр зогсчих юм бол солонгыг бараг бариад авчих юм шүү те. За тэгэхээр 12 дахь баримт. Zone of Silence гэж шинжлэх ухаан хүртэл тайлж чадаагүй газрыг хамтдаа мэдсгэх үү. Мексикийн хойд хэсэгт орших Mafini Silence Zone буюу Zone of Silence гэдэг газар нь болохоор шинжлэх ухаан хүртэл тайлж чадаагүй газар юм байна. Энэ бүсийн онцлог нь болохоор радио долгион, GPS, луучин болон цэглэхэн хэрэгсэлтэй холбоотой бүх зүйлүүд энд ажилтдаг юм байна. Ийш орсох хүмүүс нь болохоор гар усныхын сүлжээний тасрангуутлаа радио долгион тасраад
Луужны хүртэл одоо хойно зах зэрэг хачиргалтай үзэгдлүүд бол өнгөрд юм байна. Эрдэмтэд газар доорх соронзон орны өөрчлөлт эсвэл цахилгаан соронзон долгионы гажигдал байж магадгүй гэсэн тайлбар бол өгсөн. Гэхдээ яг баттай биш байт юм байна. Түүнээс гадна энэ газар нь болохоор олон жилийн турш үйл мэдэгдэх гэрэл нисдэг биет ажиглагддаг гэдгээр алдартай юм байна. Оршин суугчид болохоор шүн болгон тэнгэрт тод гэрэл гарч дараа нь гинэт алга болсон гэж ярьдаг юм байна. Zone of Silence нь болохоор өнөө хүртэл одоо дэлхийн эрдэмтэд болон сонирхчдын хувьд шинжлэх ухаанд сорилт болсон чимээгүй газар хэмээн тооцогцоор хэвээр байгаа юм байна. Нэлийн учир битүүлэх газар үгүй юу? Радио долгион, GPS, луучин хүртэл ороод ажиллахгүй байдаг гэхээр. Гэхдээ надад энэ нэр нь амар зөв сонирхол төрөөх юм. Zone of Silence, чимээгүй бүс. За тэгэхээр 11 дахь баримт. Австралийн Лафин нуруунд орших одоо S. Resvent Well гэдэг нэртэй герман хэлээр бол мөсний аваргуудын ертөнцийн утгатай тийм нэг газар байдаг юм байна. Энэ бол дэлхийд ирэх хамгийн том мөсөн агуй бөгөөд урт нь болохоор 40 км гаруй үргэлжилсэн байт юм байна. Агуй дотор өөрмөц хөлдсөн цайвар цэнхэр мөсний хөшөө, цамхаг, хонглууд бол угтд юм байна. Энэ мөсөн бүтс нь хэдэн зуун жилийн турш агаарын урсгал, температурны хэлбэлзэл, шохоон чулууны уусал зэргээр бол үүсч хөгжсөн юм байна. Өвлийн улиралд гаднаас орж ирсэн хүйтэн агаар хавар болоход хайлж урсах ус дахин хөлттэй байна. Ингэсээр юм байнгын мөсөн ертөнц бий болсон юм байна. Өнөөдөр болохоор мөсний аваргуудын ертөнц хэмээх газар нь болохоор зуулчид болон эрдэмтдийн хувьд Австралийн байгалийн хамгийн гайхамшигтай нийлтүүдийн нэг болсон хэвээр байгаа юм байна. Тэгээ зогсохгүйгээр болохоор энтхийн мөсөн хэлбэрүүд жил бүр өөрчлөгддөг тул байгаль өөрөө амьсгалж буй мэт одоо хүмүүс сэтгэл төрүүлсэн юм байна. Гэхдээ яг нэршгэ энтэй мөсний аваргуудын ертөнц мөнхийн мөстэй газар. Бүр таг халуун оронд мөсний ертөнц байдаг гэхээр аяа бас сонирхолтой юм тий. Хитрхийг халууссан бол бараг энэ газар руу орчвол амар юм шүү тий. Гэтэ би боддтой манай Монгол үнэхээр дөрвөн улирал ээлжилж байгаа юм аа да. Мөнхийн халуун, мөнхийн хүүтэн байвал айгүй сонирхолтой ертөнц байгаа юм шиг санагдах хандад. Монгол төрсөнд айгүй баярлж байна. За тэгэхээр 10 дахь баримт. Байгалийн нууцлаг үзүүлэлтийн дундаас хамгийн сонирхолтой нэг газар нь болохоор Миннесота мужид орших Davis Kettle буюу чөтгөрийн тогоо гэдэг газар байт юм байна. Энэ газар нэгэн сонирхолтой гол бол урстай юм байна. Тэр голыг болохоор Barrel гэж бол нэрлэдэг. Голын ус нь яг нэг цэгтээ одоо 2 салгалж бол урстай юм байна. Нэг хэсэг нь одоо урсаар супер нуур руу одоо хүрдэг бол нөгөө урсаар хаашаа шамаагүй урсаад алга болчтой юм байна. Эрдэмтэд одоо үүнийг тайлбарлах гэж олон жил бол зарцуулсан байт юм байна. Эхэндээ одоо будаг хийж урсгасан ч хаанч будаг бол илрээгүй. Дараа нь болохоор пинг понкийн одоо бөмбөлийг хийсэн ч ямар ч уул мөргүй алга болсон байт юм байна. Ус хаашаа урсаж байгааг шинжлэх ухаан заавал тодорхойлох ёстой мэт боловч одоо хүртэл хариулт нь олдоогүй хэвээр байгаа юм байна. Зарим хүмүүс болохоор үүнийг гадаад ертөнцийн нүх параллел орчлонгийн хаалга гэж хүртэл таамагласан байт юм байна. Гэтэ бас сонирхолтой тий нэрээ параллел ертөнц рүү урсдаг бол яах вэ? Бид нар одоо хүүхд тогтоо үздэг байсан шүү дээ. Ямар нэгэн гол нэг газар руу ороод цутгах хэрэгтэй шүү дээ. Гэтэ энэ гол нэг үзүүр нь хаана одоо тогтоод хоримтлагдаж байж болох вэ? Үүнийг хүртэл одоо эрдэмтэд тайлбарлаж чадахгүй нэхээр бид нар одоо тайлбарлаж чадахгүй өчнөө зүйл байдаг байх нэ. За тэгэхээр 9 дахь баримт. Норвегийн хастайлын хүндэд амьдардаг хүмүүс хэдэн 10 жил нууцлаг үзэгдэлтэй нүүр тулж ирсэн байсан юм байна. Бараг шүн бүр тэнгэр тод өнгийн гэрлүүд одоо гарч ирээд хэлбэрээ өөрчилж бүжиглэж байснаа гин талуулт юм байна. Энэ нь дор хаяж 40 жилийн турш тасралтгүй ажиглагдсан бөгөөд шинжлэх ухаан тодорхой тайлбар гаргаж өгч чадаагүй юм байна. Зарим онлын дагуу хүндийн доод хэсэгт радио идэв, радион хий болон хөхөрт бодисоор баялаг учраас эдгээр бодис агаарт урвалд орж гэрэл одоо үүсдэг гэж үзсэн юм байна. Гэвч олон жилийн турш одоо хийсэн туршлууд нь аль нь ч хангалттай нотлохоо бол гаргаж өгч чадаагүй. Энэ үзэгдэл нь болохоор одоо ч хүртэл хүн төрөлхтөнд тайлбарлаж чадахгүй нууц хэвээрээ бол үлдсэн юм байна. Гэхдээ дэлхийн нэг үндэстээр ийм хацралтай үзэл үздэг гэхээр бүр очиж үзмээр санагдчихлаа. За тэгэхээр 8 дахь баримт. Роми улсын өмнөд хэсэгт орших нэгэн агуу нь болохоор дэлхийд дээрх хамгийн онцгой газруудын нэгээр тооцогдсон юм байна. Энэ агуу нь болохоор 5.8 сая жилийн турш нарны гэрэлд хүрэлгүй дэлхийдээ тусгаарлагдсан нэг газар юм байна. 1986 онд цахилгаан станц барих гэж одоо байсан боловч ажилчид нь сарамсахгүйгээр нэг зүйлийг бол илрүүлсэн юм байна. Агуу дотор орвол хүн амьсгалж болохооргүй хөхөрт ус төрөгч нүүрс хүчлийн хийн өндөр агуулмжтай орчин ухтаж авсан юм байна. Гэсэн хэдиж энд 33 төрлийн өвөрмөц амьтан нянгийн экосистем бүрэн амьд үлдсэн хэвээр байсан юм байна. Тэд болохоор нарны гэрэлгүй хүчлэг орчинд амьдрах чадвартай болж хувьсан дасан зогтсон бөгөөд чулууны дээр үүссэн хөөсөрсөн бодисоор бол хооллож байсан юм байна. Тэгэхээр айгу сонирхолтой тэгээ хүн төрөлхтөн мэдэж чадаагүй 33 төрлийн өвөрмөц амьтан энэ агуу дотор олдсон гэхээр өөр хүн төрөлхтний илрүүлж чадаагүй амьтад олдсон болов маш очирхалтай. Хүлээгээрэй guys. Та хэд лайк дараагүй, subscribe дараагүй биш үү? Намайг үздэг хүмүүсийн 80% нь ерөөсөө subscribe дараагүй үздэг юм байлээ. Та хэд зургатаар үзэж байгаа бол ийм зургатны удирдлагаар доошо гүйлгэн бүхэл subscribe гэдэг товчон дээр дараарай. Тэгсээр би дараагийн бичлэгүүд үнэхээр урам зоригтой хийх болно. Та хэд subscribe дарахаа битэн мартаарай. Thank you.
За тэгэхээр 7 дахь баримт. Зөвлөлтийн үед олон цөмийн үйлдвэрүүд буруу төлөвлөгдсөн эсвэл аюулгүй байдлаар хангагдаагүй бол байсан байна. Тэдгээрийн нэгийнх нь дэргэд болохоор Карачиа гэдэг нэртэй нуур бол оршиж байсан байна. Нуурын ус нь болохоор дэлхийд дээр хамгийн өндөр радиоактив төвшөнтэй газар байсан байна. Тэнд болохоор ердөө нэг л цаг зогсоход төдийд хүн өхлийн хордлого бол авдаг юм байна. Зөвлөлтийн засгийн газар олон жилийн турш цөмийн хаягдал энэ нуур руу асгаж байсан тогтсон бөгөөд 1957 онд нэгэн дэлбэрэлт гарч цөмийн тоос 23,000 квадрат талбайд тархсан байсан. Энэ ослол нь болохоор Чернобылийн ослоос ч илүү аимшигтай ослоор тооцогдсон юм. Өнөөдөр болохоор нуурыг бетон хувцасгаар дарсан ч гэсэндээ газар нутаг бүхэлдээ тогтворгүй аимшигтайгаар хордуулсан хэвээр байгаа юм. Үүнийг болохоор хүмүүс юу гэж дүгнсэн бэ гэхээр хүн төрөлхтний гаргаж ирсэн хамгийн аимшигтай эмнэлт дурсгалаа гэж бол үзсэн юм. Тэгэхээр энэ журдаа нэг л цаг зогсох юм бол хордож өгөх юм байна шүү дээ, тий. Жохо аюултай газар уу юу? За тэгэхээр 6 дахь баримт. Италийн хөдөө нутгийн Пьемонт гэдэг тосгонд 2 мод нэгний дотор урсан гайхамшигтай үзэгдэл бол байд юм байна. Доод талд нь болохоор эрүүл модны иштэй үхрийн нүдний мод, яг дээр нь болохоор бүрэн ургасан энторийн мод сүндэрлсэн байд юм байна. Эрдэмтэд болохоор үүнийг parasitic grove гэж үздэг юм байна. Ийм хоёр бүрэн хэмжээний мод зэрэгцсэн амьд үлдэх нь бараг боломжгүй гэж бол хүмүүс үзсэн юм байна. Орон нутгийн хүмүүсийн яриагаар болохоор нэгэн шувуу энторийн үрийг модны доор унгаасан бөгөөд тэр үр нь болохоор модны хүндийн дундуур үндэс гархан газарт бол хүрээд хоёр дахь мод бол бүрэн ургуулсан гэж бол үзсэн юм байна. Өдгөө болохоор энэ хоёр модыг хайрын мод гэж бол нэрлээд байгалийн ховор гайхамшигын нээлт гэж бол хүмүүс үзсэн юм байна. Мод урглаа гэхэд бас ингэж ургана гэж байх уу? За тэгэхээр 5 дахь баримт. Казахстаны Калачи нэртэй жижигхэн тосгоны иргэдийг олон жил одоо гайхширлыг төрүүлсэн нууцлаг нойрны тахал дайрсан юм байна. Хүмүүс гинэтл годамжинд явж байгаад унаад өгдөг тийм нэг сонин хачиргалтай газар. Сэрэгтэн толгой нэргсэн ой санамжинд мууцсан хий юм үзэгдсэн бос ирд юм байна. Энэ хачиргалтай үзэгдэл нь болохоор бүх насны бүх хүнд нөлөөлсөн байсан тул засгийн газар сэргийлж нүүлгэн шилжүүлэлт бол хийхийг зөвшөөрсөн юм байна. Эрдэмтэд болохоор үүнийг ураны уурхайн цацраг идэвх нөлөөтэй гэж таамагласан ч шинжилгээнүүд нь ямар ч нотлох баримтыг бол гаргаж ирээгүй юм байна. Түүнээс ч илүү хачин юм болохоор юу гэхээр түүний ойролцоо илүү том тосгон байсан юм байна. Тэнд болохоор ямар ч асуудал бол гараагүй. Каличи тосгон болохоор өнөө хүртэл дэлхийн шинжилгээ ухаан тайлагдаагүй нууц хэвээр үлдсэн хэвээр байгаа юм байна. Энэ газар ихтэй хүмүүс ухаан алдаж унаад ой савж алддаг гэхээр ямар эвгүй газар вэ те. За тэгэхээр 4 дахь баримт. Набити элсэн цүлд болохоор хэдэн зуун километр үргэлжилсэн талбайд зөв хэлбэртэй яг ижилхэн тойрог талбайнууд байд юм байна. Эдгээр диаметр нь болохоор 10-аас 65 фунт буюу 3-аас 20 м хүртэл одоо хэлбэлцдэг яг шугам татсан мэт төгс дугуй хэлбэртэй газар юм байна. Хачирлагаа нь болохоор эдгээр тойрогт нь юу ч ургадгүй юм байна. Тойргуудын эргэн тойронд болохоор өвс ногоо ургасан байдаг ч яг дунд нь хатсан хоосон хэвээр үлдсэн байд юм байна. Эрдэмтэд үүнийг хорхоо шавж хий эсвэл ургамлын усны өрсөлдөөнтэй холбоотой гэж олон жил таамагласаар ирсэн ч гэсэндээ ямар ч одоо оновчтой тайлбар өгөөгүй юм байна. 2013 онд нэгэн судлаач терамитуудын одоо үйл ажиллагаа гэж үзсэн боловч 2015 онд бусад биологчид үүнийг няцаасан юм байна. Ингээд өнөө хүртэл Набибийн элсэн цөлийн эдгээр тойргууд нь дэлхийн хамгийн сонин байгалийн нууцуудын нэг хэвээр үлдсэн юм байна. Гэтэ бас ийм газар гэж бас байдаг аа. Бас амар сонирхолтой харагдчихэв тий. За тэгэхээр 3 дахь баримт. Америкийн нэгдсэн улсын Нью Мексико гэдэг мужийн Таос хотын оршин суугчид 1990-ад оноос хойш нэгэн тасралтгүй хаанаас ч гарч ирсэн байгаа нь үл мэдэгдэх дуу сонсож эхэлсэн байна. Энэ дуу нь хот даяар баг бүх хүн сонсогдсон ч яг хаанаас гарч ирсэн нь одоо хүртэл тогтоогдоогүй юм байна. Олон судлаачид хотод ирж янз бүрийн дуу чимээний туршилт хийж, радио долгион, газрын чичиргэлтийн хэмжээ хийсэн ч ямар ч үр дүнд бол хүрээгүй. Зарим эрдэмтэд болохоор Таосны хүмүүсийн сонсгол хэд мэдрэмтгий гэж үзсэн ч энэ нь бас олон асуултыг хүртэл дагуулсан юм байна. Өнөөдөр ч хүртэл Таасон хотын дүнсэн дуу одоо хүртэл нууцсан тайлагдаагүй хэвээр байгаа юм байна. Хүмүүсийн дунд болохоор үндсэн орчлонгийн системд алдаа гарч далд чичирхээлийн давтамж гэх мэт хачин таамагуд тархсаар байсан байна. Гэтэ бас эвгүй энтэй бүр хотын дунд ийм чимээ хаанаас гарах нь тодорхойгүй гарч ирнэ гэхээр ямар ч хүн уул мэдмээр юм. Энэ хотынхан байтугай эрдэмтэд хүртэл тайлбарж чадахгүй нэхээр энэ дуу чимээ юу гэж болох вэ? За тэгэхээр 2 дахь баримт. Венесуелийн баруун хэсэгт орших Кататумба мөрний дээгүүр тасралтгүй цахилгаан шуурга бараг 260 шүнд дараалан бууддаг юм байна. Энэ шуурга нь орой 7 цагт эхэлж 10 цагт орчимд үргэлжилдэг бөгөөд ингэж бараг жил бүр давтамжтайгаар одоо бий болсон юм байна. Эрдэмтэд энэ үзэгдлийг 100 гаруй жил судалсан ч яг юу үүсгэдгийг тайлбарлаж чадаагүй юм байна. Өмнө нь болохоор газрын гүнд байгаа уран чулуулаг нөлөөлөгдөж байгаа гэж үзсэн боловч нотлогдоогүй хэвээр байгаа юм байна. Өнөөгийн онолоор болохоор энэ бүсийн уулсын хэлбэр халуун чийгтэй салхи хүүтэн уулын агаар мөргөлдөхөд цахилгаан бий болсон гэж үзсэн юм байна. Доорх мөрний ууршилт болон газрын тосны метан хий үүнийг улам хүчтэй болгож байгаа гэсэн тайлбар өгсөн юм байна. Хачиргалтай нь болохоор 2010 онд шуурга гэнэт зогсож 6-7 хоногийн турш бүрэн нам гүн болсон ч дараа нь дахин ичиж өнөө хүртэл тасралтгүй буудаж байгаа юм байна. Өдөр болон аян цахилгаантай ийм газар яаж амьдардаг вэ те? Би лав дисгүй баха. За тэгэхээр хамгийн сүүлийн хачиргалтай баримт.
Амазоны ширэнгэн ойд гүнд дэлхий дээр хаанч байхгүй 4 милийн урттай нэгэн буцалж буй гол оршдог юм байна. Энэ голны усны температур болохоор 91 градус хүртэл хүрдэг. Бараг л цай буцалж байгаа хэмжээтэй халуун байд юм байна. Голын усанд орсон ямар ч амьтан амьд гарч болж чаддаггүй. Тэдний нүд хамгийн түрүүнд хайлж дараа нь бие доторх эд эрхтэн бүгдээрээ буцалж эхэлдэг юм байна. Ус болохоор тэдний ам уус руу орох юм бол амьдараа одож ханагдаж эхэлдэг. Тэгээд эцсийн дүнд нь бүгд үхдэг юм байна. Эрдэмтэд болохоор үүний судлаа бүр маш их гайхлыг төрүүлсэн байна. Тэр нь юу вэ гэхээр ийм халуун ус ихэвчлэн идэвхтэй галт уулын бүсийн орчинд бол байдаг. Гэтэл энэ голны хамгийн ойрхон галт уулнаас 700 км-ийн зайд оршдог байсан юм байна. Одоогийн таамаглалын дагуу болохоор газрын гүнээс гарч буй геотермийн халуун ус ан цав хаграл дундуур дээш шүүрч гарснаар голын температурыг бол нэмэгдүүлсэ гэсэн тайлбар өгсөн байна. Энэ үзэгдэл нь болохоор дэлхийд дээрх геотермийн системийн хамгийн ховор талидаггүй жишээ гэж эрдэмтэд үзсэн байна. 91 градус хүртэл халуун тийм гол ихээр юу гэсэн үг вэ? Эн чинь бараг буцалж буй гол юм шүү те. Ээшөө духын сэлэх юм бол алах юм шүү. За тэгээд энэ түрээ дугаар маань өндөрлөж байна. Хэрэг та бүхэн таалагдсан бол лайк дараа subscribe дарж дэмжиж битээ мартаарай. Нэр guys би 100 мянган subscribe дээр гоё асуулт хариултаа контент хийж бодсон. Тэгээд та хэд маань хэрвээ асууцууд байх юм бол би өөрийнхөө Instagram хуудасныхаа линк хэсгэн дээр энэжил үүсгэж та хэд маань 100 мянган subscribe special дугаар дээр юу асуухыг хүсэж байна та хэд маань бичиж үлдээгээрэй. Та хэд маань ямар төрлийн контент үзэх хүсэж байна бас comments дээр заавал бичиж үлдээгээрэй. Та бүхний санал хүсэл миний дараа дараагийн контент дээр үнэхээр чухал нөлөө үзүүлдэг юм шүү. За тэгээд утгагүй болцгоо.